сайн байцгаана уу? Миний шинэхэн бичлэгтээ тавтаа морил тэгээ ойрд ерөөсөө бичлэгээ эвлүүлэх зав гарсангүй. Ойрын 2-7 хоног бол ерөөсөө бичлэгээ эвлүүлээгүй сууж агаад өнөөдөр бол бүр цаг гаргаад ээлжид нэгэн бичлэгээ оруулах гад сууж байна. Өнөөдөр бол бид гурав Бангкок хотоос Аюутхай гээд Бангкокийн бас нэг түүхэн ийм гайхалтай гоё газар очиж үзэх болно. Ингээ бүгдээрээ хамтдаа бичлэгээ эхлүүлье. Өглөө эртлэн босоод өглөөнийхөө цаг ширээ тойрд сууж уух шиг сайхан зүйл хаана байх вэ? Тийм учраас бид гурав бол аялалтаа явж байх үедээж тэр гэртээ байх үедээж тэр өглөөнийхөө цаг бол жижигэн ширээгээ тойрд суугаад уух маш их дуртай ийм гэр бүл байгаа. Тэгээд бид гурвын Японд одоо байрлсан газруудын өглөөний цай за Таиланд, Бангкокт байх хугацаанд одоо байрлсан хотелуудын өглөөний цай бол үнэхээр гоё амттай, ярих юм байхгүй юм сайхан үйлчлэгээтэй газруудаар явсан гэж хэлхэн зүв байх гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бол бид гурав Бангкоктоос Аюутхай гэдэг ийм Таиландын бас ийм эртний нийслэл гэж хэлж болно ийм түүхэн гоё газар ирж үзэхээр бид гурав аяллаа эхлүүлээд явж байна. Тэгээ өнөөдөр бол бүр маш халуун, бүр айгам халуун байсан. Гисэн ч гэсэндээ Таиландд очиод нэг ихний 1-2 хоног бол маш хэцүү. Яг тэр агаарт нь ингээд тасан цогцсон гэдэг бол хэцүү. Тэгээ 3-4 хоногоос эхлээд өөртөө агаартаа ингээд уусаад сүүлдээ баг юм жоох орой олонгууд даарж марах маягтай юм болж эхэлдэг юм байлээ шүү. Энэ удаагийн аяллаа төлөвлөгөө гаргаж байхад бол бид гурав аль хэдийн Таиланд руу дахиж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй өмнөх жилийн аялал дээр бол гурлаа шийдээд явсан. Тэгээд яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу бол Таиландад дахиж ирсэн. Гэхдээ энэ удаагийн аялал бол өмнөх аяллаас маш онцгой. Яагаад гэвэл бид гурав Таиландын дандаа хөдөөгүүр аялна. Тэгээд дандаа Таиландын одоо түүхэн зам мөн эртний нийслэлч гэдэг юм уу юм түүхэн газруудтай танилцах юм адал явдалт аяллыг энэ удаагийн аялалдаа бид гурав сонгосон байгаа. Тэгээд ямар ч байсан одоо бүгдээрээ хамтдаа Аюутхай гээд Таиландын эртний нийслэлтэй танилцъя. За Таиландын Аюутхай гэдэг энэхүү эртний нийслэл бол 1350 онд байгуулагдаж байсан юм байна. Тэгээд ер нь бол 400 гаруй жил одоо Сиамын хаан тулсын нийслэл байсан юм байна. Тэгээд 1767 онд бол Бирмийн довтлогооны үеэр ихэнх хэсэг нь бол суурьсан ийм түүхтэй юм байна. Тэгээ өнөөдөр бол Аюутхай нь бол ЮНЕСКОгийн дэлхийн өвд бол бүртгэгдсэн ийм түүхэн хот гэж явдаг юм байна. Тэгээ сүм хийд, барилгын тур, буддын хөшөө зэрэг олон одоо гайхамшигтай зүйлийг үзэх боломжтой. Энэ газараас бид гурав нэгэн биеийн болоод үзэж явж байгаадаа маш их баяртай байна. За Таиландын Аюутхай гэдэг энэхүү эртний нийслэл бол үзэж харах зүйл бол зөндөө их байд юм бэлээ. Тэгээ ер нь бол яг нөгөө бид гуравчин яг энэ Аюутхайд бол анх удаа ирж байгаа болохоор нэг өдрийн хөтөлбөрийг энд гаргаад тэгээд нөгөө
очихоос өмнө бүх хөтөлбөрөө өөрсдөө боловсруулад ингээ явсан учраас хөтөлбөрөө өөрчлөх ямар ч боломж байхгүй. Тэгээ зарим нэг одоо тикет ч гэдэг юм уу, хотел ч гэдэг юм уу бүх юмнуудаа нөгөө урьдчилаа захиалцсан учраас яг тэр одоо өдрүүдийн дагуу бид гуравчаа явж байгаа. Тэгээ ер нь бол нэг өдөр бол яг энэ одоо энэ Аяатхай гэдэг газрыг бол үзэх бол боломжгүй байсан. Тэгээд яг өөртөө очиод өөртөө биеэр үзээд явхад бол нэгээс одоо нөгөө рүү явхад бол туулах зам нь бол жоохон зайтай, хоол тэгээд очиод яг үзэх зүйл айгүйх байсан, цаг хугацаа айгүйх авдсан мэлээ. Тэгээд бид гурав чинь хамгийн сүүлийн галт тэргээр Бангкок руу буцаад явах байсан учраас хамгийн одоо боломжит хувилбараар шийдээд энэ удаагийнхаа аяллыг үргэлжлүүлж байгаа. За Бангкокоос энэхүү Аяатхайгийн газар руу явхад бол нэг цаг 30 минутаас 2 цаг орчим бол явна. Хоёр төрлийн галт тэрэг, нэг нь экспресс, нэг нь болохоор энгийн галт тэрэг гэж явж байсан. За тэгээ айлч галт тэрэгэнд нь суусан маш олон жуулчид, маш олон нутгийн хүмүүстэй хамтдаа зорчоод явнаа. За тэгээ Бангкок бол мэдээж маш халуун. Тэгээд тэрэн дотор чинь бид нэр галт тэрэгнийхаа тасалбарыг авахд бол ямар нэгэн одоо суудлын тоо номер бол байхгүй. Та Аз байвал суун, Аз байхгүй бол 2 цаг одоо зогсоогоороо явсаар агаад тухайн газараа очих юм бид юм байлээ. Тэгээд ямар ч байсан нутгийн ард иргэдтэй дээр нь маш олон жуулчдтай нийлээд одоо энэ гайхамшигтай газрыг өөрийнхөө нүдэрээ үзээд ингэж одоо юу гэдэндээ аз жаргалын ийм сайхан зүйлийг мэдрээд явж байгаадаа бол миний хувьд бол сэтгэл маш хангалуун байсан. За ийшээ очиход бол хамгийн хямдхан тээврийн хэрэгсэл бол галт тэрэг байгаа. Тэгээд нэг $3 орчим бол байсан шүү. За тэгээ ойролцоогоор бол 2 цаг яваад очино. За тэгээд автобус байгаа. За автобус бол мэдээж галт тэргээ бодох юм бол арай жоохон үнэтэй байсан. За тэгээ Бангкокоос бол өдөр болгон маш олон автобус ийм цагийн зайтай бол явдгийм байлээ. За энд очиод болохоор галт тэрэгнээс яг буунгууд хувийн одоо ийм аялал зохион байгуулдаг ийм жижигхэн компаниуд байгаа. Тэр компаниуд санал болгоно. За одоо яг тийм зүйл үзэхэд одоо та тэдэн ирэх хугацаа шалтгаална. За тэгээд түүнээсээ шалтгаалаад та хэдэн цагийн галт тэрэгэнд яаж явах уу гэдэг юм уу те. Тэгээд яг тэр хөтөлбөрт нь өөрсдийнх нь одоо тэр цагт нь тааруулаад хөтөлбөр санал болгодог. Эсвэл тусдаа одоо өөрсдөө хувийн манаатай хүмүүстэй тохиролцоод үзэж болох юмнуудаа хурдан хугацаанд ингээд үзээд харах боломжтой ийм хоёр хувилбар байсан. Тэгээд бид гурав болохоор зэрэг шууд хувийн манаа хөлслөөд тэгээд явсан байгаа. За үүнд болохоор зэрэг үзэж харах зүйлүүд мэдээж маш их байгаа гэсэн. Тэгээд үүнд болохоор зэрэг Wat Mahatat гэдэг ийм модны үндсэн дунд байрлсан буддагийн толгоогоор алдартай ийм гайхамшигтай сүм байсан бол Wat Phrasi Santhet гэдэг ийм хааны гол сүм хийд ийм 3 том сувраг бүхий ийм сүм байсан бол түүхэн чухал бөгөөд ийм архитектурын хувьд бол маш үзэсгэлэнтэй сүм хийдүүдийг энэхүү Аяатхай гэдэг газар бол үзэж харах юм боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд аялал жуулчлалын буцанд бол нэг $40-90 бол хөтөчтэй. Тэгээд сүм хийдүүдийг тайлбарлуулаад тий ингээд тайван үзээд явхад бол нэг $40-90 та бол төлөөд үзэх боломжтой. Тэгээд өглөө эрт хөдөлбөл маш сайн. Тэгээд ер нь аль болох амжаад үзэх боломжтой. Тэгээд өдөр одоо 12, 11, 12 цагаас хойш ингээл очих юм бол бүх юм давчтаал. Тэгээд энэ дунд чинь нөгөө нэгээс нөгөөрөө явхад энэ төвжрэл энэ төр үүсэл бас юм хөөх юм болно. Тэгээд тэр мэрийгээ зохицуулахад бол нэлээ энэ цаг хугацаа бол шаардлагатай юм бэлээ. За тэгээд маш халуун учраас нарны малгай хэрэгтэй, ус хэрэгтэй, нарнаас хамгаалах тос бол хэрэгтэй. За зарим нэг газар нь болохоор очиход бол үүдэндээ бол зонтгтой та тухайн одоо зонтгийг аваад тэгээд хэрэглээд дараагийнхаа газар руугаа явахаас өмнө зонтгаа буцаага тавих юм үйлчилгээнүүд. Энэ үйлчилгээнд ихтэй төлбөргүй ийм газрууд бас байсан.
Аятай болон Таиландын зарим нэгэн аялал жуулчлалын бүсүүдэд бол зан унуулах үйлчилгээ бол байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол амьтны эрхийн асуудал бол маш ихээр яригдах болсон. Тийм учраас би яг энэнийг хоёр талаас нь тайлбарлая гэж бодож байна. За зан унах үйлчилгээний газруудад бол аюутгайд бол жуулчид бол зан унаж хотын түүхэн дурсгалуудыг заантайгаа хамт ингэж тойрж үзэх боломжтой. За тэгээд зарим туур багцад бол заанд хоол өгөх, зураг авахуулах юм боломжууд байдаг юм байна. За тэгээд үнийн хувьд бол нэг 400-аас 600 баат буюу нэг 12-оос 18 доллар орчим, тэгээд нэг 15-аас 20 минут орчим бол зааныг унах боломжтой байдаг бол ёс зүй амьтны эрхэнд болохоор олон улсын амьтан хамгаалагч байгууллагууд бол заан унахыг бол эсэргүүцдэг. За ийм эсэргүүцэгч хүмүүсийн нэг нь бол манай гэр бүл байдаг. Тиймдээч бид хизээж заан дээр суудаггүй байгаа. За зааныг сургалтанд оруулахдаа бол хүчирхийлэл болон айдсыг бол маш ихээр одоо тэдэнд мэдрүүлдэг гэсэн судалгаа гэж хэлэхүүдээ тийм зүйл бас байд юм билээ. Тэгээ нуруу нь бол хүний жин даах бүтэцгүй. Тэгээ улмаар бол нуруу нь бол гинтл авах юм маш өндөр магадaltaй байдаг. Амралт, чөлөөт, хөдөлгөөнгүй одоо орчинд амьдрах нь бол зааны хувьд бол одоо өөрсдийнх нь сэтгэл зүйн хувьд бол маш хүчтэй дарамт үүсгдэг ийм зүйл байсан. Тэгээд аялгаа бит хоёр бол хизээж заан дээр сууж байгаагүй. Тэднийг харахаар айгүй өрөвдөлтөө харагдаад идэг, өрөвдөд идэг. Тэгээ яг энэ газар ч гэсэн ирээд явж байхдаа бол маш олон жуулчид бол заан унаад явж байсан. Тэгээд тэдгэрийг хараад хөөрхийн энэ заанаар ядарч байгаа ахтаа, тэгж байгаа ахтаа гэсэн юм бодол аялгаа байсгээл яриад хөөрхий. Тэгээ миний хувьд ч гэсэн гоё гэхээсээ илүү юм сэтгэл эмзэглүүлсэн мэдрэмжийг л маш их авч байлаа да. Аятай хотод олон үзэсгэлэнтэй юм түүхэн ач холбогдол бүхий сүм хийдүүд байдаг ч гэсэндээ хамгийн үзэсгэлэнтэй нь яг энэ газар байна. Тэгээ энэхүү газрыг бол Wat Chaiwat Khanarам гэдэг ийм урт нэртэй газар байна. Тэгээд энэхүү газар бол 1630 онд бол байгуулагдчих байсан юм байна. Тэгээд энд бол хамгийн гоё одоо зураг авахуулах боломжтой. Тэгээ нар жаргахад бол бүр үнэхээр төгс үзэсгэлэнтэй харагддаг ийм гайхамшигтай сүм байсан. Тэгээд энд бол бид гурав бас нэлээд уцаан бараг 30-40 минут болж энд хамгийн гоё зураг маань магадгүй энд гарсан байх гэж бодож байна. Тэгээд зураг хийгээд одоо зураг авахуулаад бичлэгээ хийгээд энд бол нэлээд саадж агаад бид гурвын аялал бол яг энэ хүрээд бол өндөрлсөн. Тэгээд үнэхээр гайхамшигтай, үнэхээр гоё, үнэхээр сайхан хот бол яхаа аргагүй аюутгай хот юм байна. Сайн байна. За өнөөдөр 2024 оны 12 сарын 30-ны өдөр байна. Шинэ он солигдоход ганцхан хоног үлдсэн байна. За өнөөдөр бид нэр Бангкокоос Аюутгарагийн газар ирсэн байна. За энэ бол маш түүхэн үзүүр сүм хийдүүд маш ихтэй юм газар юм байна. За тэгээд бид гурвын хувьд бол 4 эртдээр үеийн сүмээр аялаад одоо тэгээ буцаж явнаа. Түг цууцсан явж байна. Бангкокоос нааша 1 цаг 50 минут галт тэргээр аялаад за тэгээд галт тэрэгнээсээ буугаад тэндээсээ түг түрээслээд за нэг өдрийн аялал аваад ингээд нийтдээ 3 цагийн аялал авсан. Аялал маань ингээд өндөрлөөд бид гурав буцаад вокзал руугаа явж байна. За нэг юм байна. Тэгээд Аюутгара гэдэг газар бол маш гоё газар байт юм байна. Ер нь бол яг нэг өдөр бол багтахгүй 2 өдөр бол хангалттай үзэж харах юм айгүй ихтэй ийм газар байт юм байна. Тэгээ мэдээж хүмүүс найрсаг
хоолыг идэж амжсангүй. Одоо бид гурав экспресс галт тэргээр буцаалахаар Багдад руугаа явж байна. Тэгээ ер нь л бол таалагдлаа. Одоо буцаа Бангкок руу явж байна да. Тэгээ галт тэргэндээ ороод дуудахгүй болцээ. Баяртай. Энд манай хөрхөө аялал сууж байна. Аялалын хөрхөн. За. Аялахаараа ирээд ер нь бол яг өөртөө явна гэж бол хизээж байхгүй. Ямар нэгэн байдлаар яаж хийгээд аялын групптэй нэгдэх хэрэгтэй. Эсвэл яг бидний явж байгаа энэ тук унааг тийм хуваараа яг тук такси ингээд аваад явсан хамаагүй дээр юм байна. Үзэх газрууд нь хоорондоо маш их зайтай. Тийм болохоор алхах ямар ч боломж байхгүй. Дээр нь метро байхгүй. Дугуйн аялал байлээ. Гэхдээ энд бол дугуйгаар аялаад юмудаа үзээд явхад бол маш хэцүү. Үнэхээр супер дугуйчин биш л бол. За юм байна. Одоо бид гурав Бангкок руугаа явна да. Аятай хотоос Бангкок руу явах хамгийн сүүлийн экспресс галт тэргэнд бид гурав амжид суусан. Гэхдээ бүр яг хөдөлж гижсэн. Тэгээд үүдэнд нөгөө галт тэргэндээ сууж байгаа тикетээ авчигээд гисэн. Дотроос бол билет авах боломж байхгүй. Заавал гаднаасаа билет аваад орох ёстой гэдэг. Тэгээ бид гурвыг билет авч явах хооронд бол галт тэрэг зохицуулагч улсууд нь бол галт тэргээ явуулахгүйгээр ганц 1 минут хүлээж байгаа. Тэгээ бид гурвыг суусны дараа галт тэрэг маань хөдөлсөн. Тэгээ ямар ч хэлсэн цагтаа суугаад амжиж Бангкоктод ирсэн. За ингээд бид гурвын оройн хоол энэ байна. Үнэхээр гоё тансаг хоол идсэн. Ингээд энэ өдрийн маань аялал өндөрлсөн байгаа. Аялалдаа минь хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр эргээд олцъя.